Хэлхийн чондод ашиглах Монгол дугаартай дата эсэмтэй яриа болон мессежийн Line 72 дугаараа банк болон e-Монгол систем хэрхэн бүртгүүлэх вэ? Өөрийн биеэр ирэх шаардлагагүй. Дэлхийн 200 гаруй орноос бичиг баримтаа шалгуулад дугаараа өөрийн нэрээр бүртгүүлээрэй. Ингэснээр банкны бүртгэлт болон e-Монгол системд нэвтрэхдээ Line 72 дугаараа ашиглах боломжтой болно. Аппликейшны бусад зэсийн хувийн мэдээлэл хуудас руу шилжээд төвшин дээр дарна. Төвшин 2 загварын дагуу өөрийн хугацаа хүчинтэй хүчин төгөлдөр иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын их хувийн урд нуур зураг болон арын нуур зургийг гаргацтай тод дарж оруулна. Үүний дараа бичиг баримтын тань мэдээлэл бүрэн тод харагдах үз гартаа бариад нүрээ таглахгүйгээр 3 секундын бичлэг хийж илгээнэ. Хүсэлт илгээгдсэний дараа манай мэрэгчлэнүүд таны мэдээллийг ойролцоогоор 24 цагийн дотор шалгаж баталгаажуулснаар танд мэдэгдэл илгээгдэнэ. Төвшин 3 хэрэглэгч таны төвшин 2 баталгаажсны дараа мөн тус зэсэд төвшин 3 ахиулах товч дээр даран шинээр хүсэлт илгээнэ. Үүний дараа манай мэрэгчлэнүүд ойролцоогоор 24 цагийн дотор тантай холбогдож видео дуудлага хийх болно. Энэ үед та төвшин 2 баталгаажихдаа ашигласан хүчинтэй хүчин төгөлдөр иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын их хувиа биедээ байлгах шаардлагатайг анхаарна уу? Ингээд та Монгол эсвэл салбарт ирэх шаардлагагүйгээр өөрийн нэр дээрх Монгол дугаартай боллоо. Лаймыг сонгосонд баярлалаа.